багаасаа бөмбөгтэй холбоотой тоглоомоор тоглож өссөн. Яг ингээд хэрвээ татах хүч байхгүй байсан бол бид шиг тоглож чадах байсан уу? Магадгүй кофегоо яаж уух байсан бол энэ талаар одоо мэдцгээе. Гарч хөрөхгүй, хөлж ямар нэг юм тулгууранд хөрөхгүй юм газар байл би хичнээн дийчлээч гэсэн байрлалаа өрчилж чадав. Хүн ирж тулхил үүсэхгүй л бол тэгээд байгаа л ах нь. За энд ингээ махан хөвöd, за энд ловн хөвöd, магадгүй энд ингээд усан шүлэн хөвöd байгаа ийм орчинд юу н хоол хийж болох уу? За тэгвэл яг ийм татах хүчгүй жингүүдлийн орчинд Монгол Улсын сансрын нисэгч маань за 7 хоног 20 цаг 42 минут 12 секунд байсан байна. Хүнд жишээ авлаа. Тэр махтай, шүлтэй, вайцаатай, ногоотой, төмөстэй. Хамгийн наадсахын жишээ гэхэд одоо ингээд бидний ууж хэргэлдэг өдөр тутмын шилтэй шүү. Одоо ийм зөөлөн савтай биш. Ундаа байлаа гэж бодё тий. Тэгээ тэр ундааг бол одоо жингүүдлийн нөхцөлд энэ стаканд ингээд юулээд уух боломж бол байхгүй. Ягаад гэвэл зэрэг тэрний амны дээшээ харж яана, доошоо харж яана. Ямар ч ялгаа байхгүй. Дотроос нь шингэн гарч ирэхгүй. Сансарт татах хүч байхгүй гэж үү? Татах хүч байхгүйгээс болоод жингүүд л үүсдэг гэж бодож байна уу? Ердөөсөө ч тийм биш. Сар дэлхийд татагдаж, дэлхий саранд татагддаг. Сансар огторгуй тэр чигээрээ татах хүч учраас гариг эрхсүүд бие биенээ тойрон эргэлдэж зүй тогтолтойгоор оршдог. Сансрын нисэгчид яагаад сансрын хүлэг дотор жингүүддэг вэ? Яг үүндээ тэд сансарт хөвöd байгаа биш, дэлхийн төв рүү тасралтгүй унаж байгаа гэсэн үг. Чөлөөт уналт. Тэгвэл сансрын хүлэг яагаад дэлхий дээр ундаггүй юм бол? Яагаад гэвэл сансрын хүлэг дэлхий рүү унаж амжихааргүй асар их хурдтай дэлхийг тойрон эргэлдэж байдаг. Секундэд 7.8 км зам тулна. Энэ бол сансрын хурд. Яг л савтаа ус бариад маш хурдан эргүүлэхэд асгардгүйтэй адил. Жингүүдлийг газар дээр яг гаргаж авахд бол хэцүү. Гэлээ гэхдээ жингүүдлтэй төсөлтэй орчинг бол сансрын нислэгийн бэлтгэл үед тусгай онгоцоор нислэг хийгээд ингээд богинохон хугацаанд гаргаж авдаг. Хамгийн урт хугацаа нь 22 секунд. Яаж? Онгоцоор ингээд нисээд тэгээд одоо горки хийн гэж ярьдаг. Онгоц өөрөөр хэлбэл чөлөө туналтаар унж байгаа. Энэ хугацаанд одоо богинохон жингүүдлийн тийм орчин болдог. Тэгээ энэ богино хугацаанд ихтэй амжаад бас нэлээд олон зүйлийг хийж болдог. Сансарт жим байхгүй ч маск гэсэн ойлголт бий. Маск бол материйн бүтэц бүрэлдэхүүнтэй салшгүй холбоотой хэмжигдэхүүн бол жин нь материат үйлчлэх татах хүчний үйлчлэл нэг ясандаа хүч юм. Тэгвэл сансрын орчинд жим байхгүй ч масаа тооцоолж өөрийгөө түлхэх хүч хурдаа тааруулах ёстой. Тэгэхгүй бол тун хүнд байдалд орно. Жин байхгүй гэж ярьж байгаа боловч мас хэвээрээ хадгалагдаж үлддэг. Би масаараа байгаа учраас би тэнд очиод ингээд тийм хурдтай очиод тэр ханыг мөргөхөд юм уу энэ одоо богч аппаратыг мөргөхөд би яаж өвдөх үү хавдах уу ямар булд руу гарах вэ? Яг бий болно. Тийм учраас энийг зохицуулж одоо энэ хүчээ тэнцвүүлж чадсан байх ч. Сар дэлхий хоёрын одоо таталцах хүч нэг зэгтвэл яг 0 болж байгаа тийм. Яг тэр зэгтвэл жингүүдл үүснэ.